Иесусийн дахин ирэлт. Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амар амгалан айлтгая. Та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа үнэхээр баяртай байна. Өмнөх хичээлээр бид 7 хоногийн амралтын өдөр буюу Бямб гараг болон 7 хоногийн эхний өдөр болох Ням гарагийн талаар судалсан билээ. Энэ ертөнцийн худал сургаалаар дүүрэн тул юу нь үнэн, юу нь худал болохыг ялгахад үнэхээр хэцүү байдаг. Ийм үед бид үннийг хэрхэн ялгаж таних вэ? Библиэс лавлах хэрэгтэй. Бид зөвхөн Библийн сургаалаас л жинхэнэ үннийг олж чадна. Бурхан Библиэр дамжуулаад одоо ч бидэнд захиж заасаар байгаа. Хэрэг бид үнэнчээр чин сэтгэлээсээ Библийг судалвал Бурхан биднийг зөв зам руу удирдах болно. Бид бүгдээрээ тэрхүү жинхэнэ үнний замаар замнах болтугай. Энэ удаагийн хичээлээр бид Есүсийн дахин ирэлтийн талаар судална. Дахин ирэлт гэдэг нь Есүс энэ дэлхий дээр дахин ирнэ гэсэн утгатай. Библийн номд хамгийн олон бичигдсэн амлалтуудын нэг бол Есүс энэ дэлхий дээр дахин ирнэ гэдэг амлалт юм. Тэгвэл Есүс яагаад хизээ яаж энэ дэлхий дээр дахин ирэх вэ? Энэ асуултад хариулахын тулд бид өмнө судалсан зүйлээ дахин нэг удаа эргэн санах шаардлагатай. Анх Адам Ева хоёр Бурхны мөн чанар болох хайрын мөн чанараар бүтээгдсэн бүтээл байсан. Тэд Эден цэцэрлэгт байхдаа нэгнээ бүрэн хайрладаг. Мөн Бурхны хайр дотор жинхэнэ аз жаргалыг эдэлж байсан. Гэвч тэд сатаанд хууртагдан нүгэл дунсан тул Эден цэцэрлэгт цаашид амьдрах боломжгүй болсон. Нүгэл дунсны дараа дэлхийн байдал ч өөрчлөгдсөн. Анх дэлхийн цаг агаар жилжингээ зөөлөн дулаан уур амьсгалтай байсан. Гэвч одоо эрс, хүйтэн, халуун гэдэг зүйл бий болж олон төрлийн өвчин зовлон бий болсон. Газар шороо, зангуу ба халгааг ургуулж хүн насан туршдаа зүтгэж байж ургацыг нийдэх болсон. Гэвч гэм нүгэл үлдсэний дараа хүн төрлөختөнд ирсэн хамгийн аимшигтай үр дагавар бол үхэл байсан юм. Өөрөөр хэлбэл бид богино хугацааны амьдралыг туулж эцэст нь үхэхээс аргагүй болсон билээ. Анх бид мөнх амьдрах боломжтой бүтээлүүд байсан ч одоо тодорхой хугацаанд амьдарч эцэст нь үхэх хувь тавилантай болсон юм. Хүмүүсээ надад нэг асуулт байна. Яагаад Бурхан бидний амьдралыг богиносгосон юм бэ? Хэрэг бид нүгэл хийсэн ч эцэст нь Бурхан биднийг аврах байсан бол яагаад шууд л мөнхөд амьдрах боломжийг тэр даруй бидэнд өгч болоогүй юм болоо? Гэвч гэмт хүн мөнхөд амьдрах нь ерөөсөө ч ивэл биш. Энэ нь хувь хүний хувьд ч тэр, нийгмийн хувьд ч тэр аюултай. Нэг жишээ авъя л да. Дэлхий дээр нүгэл эхэллээ. Нүгэл гэдэг нь сатааны буюу муу ёрын сэтгэл, оюун ухааныг хэлж байгаа юм. Хувиа хичээсэн, бардам, зөвхөн өөрийгөө хайрладаг сэтгэл гэж ойлгож болно. Бүх хүн ийм сэтгэлээр амьдрна. Ийм сэтгэлтэй байвал цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс улам хэрцгий, муу муухай болохоос өөр аргагүй. Та бодоод үзээрэй. Харгас хэрцгий, хүчирхийлэгч зөвхөн өөрийгөө боддог хүмүүс мянган жил, тэрч байтугай сая жил ийм байдалтайгаар амьдрвал тэд хичнээн хэрцгий болж дэлхий хэр зовлонтой болох вэ? Гэтэл тэд үхэхгүй, бүр хизээж үхэж алга болохгүй. Ийм хүмүүсээр дүүрсэн дэлхий хэр аз жаргалтай, амар тайван газар байх вэ? Үүн дээр нэмээд зарим хүн мянган жил амьдарснаар үе мөч нь муудсан. Иймээс алхахад хэцүү болж хэвтэж өнгөрүүлэх цаг их болжээ. Эсвэл ослоор хөлөө алдсан хүн ч байна. Хэвтэж өнгөрөх хугацаа ихссэн тул нуруун цоорч өвдөлт үүснэ. Гэвч үхэхгүй. Бүх биеийн шархалсан ч маш их зовлон төвчж амьдрах шаардлагатай болно. Үхэхгүйгээр та бүхнээс асууя. Ийм амьдрал сайхан байх уу? Бодоход ч аимшигтай байгаа үстэй. Иймээс Бурхан бидэнд түр зуурын үхлийг хүлээн зөвшөөрсөн юм. Есүс гэм нүглийн асуудлыг эцэслэн шийдэж, хүмүүний зүрх сэтгэлд Бурханыг болон бусдыг их хайр дахин сэргээгдэх хүртэл хүмүүсийг төрхөн хугацаанд булшинд амрааж байгаа юм. Хэрвээ нүглийн асуудлыг шийдэхгүй бол мөнх амьдрах нь маш их зовлон дагуулах болно. Тиймээс Бурхан Библиэр дамжуулж бидэнд тасралтгүйгээр амлаж байна. Бурхан дэлхий дээрх нүглийн асуудлыг бүрэн шийдээд биднийг дахин Тэнгэр рүү авч яван аз жаргалтай амьдруулах болно гэж. Бурхан дэлхийн түүхийн 6000 жилийн турш энэ ажлыг үргэлжлүүлэн хийсээр байгаа. Иймээс дэлхий дээрх нүглийн асуудлыг эцэслэн шийдмэгц биднийг авахаар энэ дэлхий дээр дахин ирнэ гэж Библиэд
олон удаа хэлсэн байдаг. Зарим хүмүүс Библиэл дээрх энэхүү амлалтаа хэр тогтмол өгөгдснэг ч тоолсон байна. Шинэ гэрээнд бараг 25 ишлэл тутамд Иесус дахин ирнэ гэж шууд болон шууд бус байдлаар тэмдэглэсэн гэжээ. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Тиймээс бид Библиэс хамгийн их хүлээж, хамгийн их гордон, хамгийн их хүсдэг үйл явдал бол дахин ирэлт юм. Энэхүү дахин ирэлтийн үйл явдал нь дэлхийд анх нүгэл орж ирснээс ахуулаад хүн төрлөختний сүүлчийн үед хүртэл ургамал, амьтан, хүн төрлөختний бүгдийнх нь хамгийн их хүлээж буй үйл явдал болсон. Хүн төрлөختний гэм нүгэлт түүх бүгд ор мөргөө арилж, бид алдсан аз жаргал, мөнх амьдралаа эргэн олж авч, дахин нүгэл үгүй Эден цэцэрлэгт мөнхөд аз жаргалтай амьдрах болно. Энэ бол дахин ирэлтийн үйл явдал юм. Та бүхэн ийм дахин ирэлтийг хурдан болоосай гэж хүсэж байна уу? Зарим хүн ингэж бодож байж магадгүй. Хүмүүс ингэтлээ хүлээж байгаа үйл явдал юм бол Иесус хурдан ирэхтэл болох юм биш үү? Яагаад ирдгүй юм бэ? Иесус аль хэдийн 2000 жилийн өмнө загалмайд цовдлогдож бидний бүх нүглийг уучилсан шүү дээ. Тэгвэл нүглийн асуудал дууссан юм биш үү? Сатан ямар муу зүйл болох нь илчлэгдсэн биз дээ. Тэгвэл хурдан ирж сатаныг шүүлтэнд оруулаад биднийг тэнгэр рүү авч явах хэрэгтэй биш үү? Тийм ээ. Сатантай хийх дайн бүгд дууссан. Сатан бүрэн ялагдсан. Бурхан биднийг аварсан. Тиймээс Иесусээ дахин амьлаад өөрт нь итгэгчдийг тэнгэр рүү аваад явчихаж болох байсан. Мөн итгэдэггүй хүмүүсийг устгаж дэлхийг хоромхон зуур аз жаргалтай газар болгох боломжтой байсан. Гэвч зориудаар ингэж хийсэнгүй. Яагад гэвэл хараахан Бурханыг мэдэхгүй хүмүүс их байсан юм. Иесус дэлхий дээрх бүх хүмүүст Иесусийн тухай сонсож, хүн бүр Иесусийг дагах хэсгээс сонгох цаг хугацаа өгөхийг хүссэн. Иймээс одоо хүртэл удаан хүлээж байгаа юм шүү дээ. Жишээ нь Иесус өнгөрсөн жил дахин ирэлтээ хийсэн гэж төсөөлөд үзэлдэ. Тэгвэл дөнгөж Бурханы сургаалыг судалж сурч эхэлж буй та нар яах байсан бэ? Бодоход л харамсалтай байгаа үстэй. Тиймээс Иесус бүх хүн Иесусийн тухай сонсож, хүн бүр хэнийг дагах вэ гэдэг шийдвэрээ гаргах хүртэл хүлээж байгаа хэрэг юм. Одоо хүртэл дэлхий дээр Иесус гэж хэн бэ гэдгийг сонсоогүй маш олон хүн амьдарч байна. Иймээс Иесус тэнгэрүүд явхаасаа өмнө шавнараа дуудан ингэж хэлсэн. Иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгохтун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж, миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харахтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. Матай 28:19-20. Би дэлхийн төгсгөл хүртэл та нартай байх болно. Тэгэхээр та нар одоо дэлхийд гарч Иесус дахин ирнэ гэдгийг хүмүүст мэдэгдэх. Иесус загалмайд үхэхдээ бидний бүх нүглийн асуудлыг шийдсэн гэдгийг тунхаглаж хэлсэн байна. Хинч бай Иесусийг эзнэ гэж сонговол тэдний бүх нүгэл уучлагдах төдийгүй. Иесусийг дахин ирэх тэр өдөр бид алдсан байсан аз жаргалтай Эден цэцэрлэгтээ эргэн очих болно. Иймээс Иесус өнөөдөр ч таныг хүлээж байна. Хүн бүр Иесусийн хайрыг ойлгож, тэр хайранд хариу өгч, Иесусыг хайрлаасай гэж хүсэж байна. Учир нь бидний гэмт сэтгэл Бурхныг хайрлаж ойлгох үед л Бурхан бидний амьдралын эзэн болно. Тэр хайрыг ойлгосон хүмүүс л мөнхөд Бурхныг эзнээ болгон дагаж чадна. Бурхныг хайрлахгүй хүн тэнгэрт үнэхээр уйдгартай байх болно. Тэдэнд тэнгэрийн орон аз жаргалгүй газар болно. Бурхны хайрыг ойлгодгүй хүмүүст, түүнийг хайрладгүй хүмүүст, Иесусыг хайрлахгүйгээр түүнтэй хамт 1 жил, хэдэн 10 жил, хэдэн 100 сая жил ч биш, мөнхөд хамт амьдрах ёстой хэцүү шийтгэл шиг санагдана. Тиймээс Бурхан өөрийг ойлгож хүлээж аваагүй, эцсийн өдөр Бурханаас татгалзсан хүмүүсийг тэнгэрээс хасах болно. Учир нь тэд үүнийг хүсэж байгаа. Бурхан хизээч хүчилдэггүй үлээ. Иймээс Библи тасралтгүйгээр бидэнд энэ нэгүслийн цаг үед Иесусыг хүлээж авахыг уриалж байна. Бидэнд хойшлуулах эргэлзэх цаг байхгүй. Энэ хайрын урилга ирэхэд шууд хариу өгч, урилгад хариулах ёстой. Бид яагаад хурдан хариулах ёстой вэ гэдэг хэд хэдэн чухал шалтгаан бий. Нэгдүгээрт энэ урилга мөнхөд үргэлжлэхгүй. Хоёрдугаарт
Бид энэ урилгын хугацаа хизээ дуусахыг мэдэхгүй. 3 дахь буюу хамгийн чухал нь хэний ч ам маргааш баталгаатай биш шүү дээ. Хүмүүсээ Библиэд Иесус удахгүй дахин ирнэ гэж олонтаа хэлсэн. Хамтдаа үүнтэй холбоотой хэдэн Библийн ишлэл харцгаая. Учир нь айсгүй нэгэн тун удалгүй ирнэ. Тэр саадахгүй. Еврэ 10:37. Иесус хизээч хойшлохгүйгээр дахин ирнэ гэж хэлсэн. Харах тун би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлсийнхэн дагуу буцаан төлөхийн тулд миний шагналд надтай хамт байгаа. Илчлэл 22:12. Иесус дахин ирэх нь зарим хүмүүст маш аз жаргалтай, харин зарим хүмүүст маш хэцүү үйл явдал байх болно. Бүх нүгэл ил болж шүүхийн өмнө зогсно. Бид үйлдсэн бүх нүглийнхээ хариуцлагыг өөрсдөө хүлээх болно. Харах тун тэр үйлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр түүнийг харна. Илчлэлт 1:7. Бүх хүн Есүсийн царайг харна. Заримд нь түүний нүур хийлдэг, хайр дүүрэн харагдана. Харин заримд нь хамгийн аимшигтай харагдах болно. Библи Есүс дахин ирнэ гэж олонтаа амласан. Библиэд бичигдсэн олон зөвнөл бүгд биелсэн. Одоо үлдсэн хамгийн гайхалтай зөвнөл бол Иесус биднийг авахаар дахин ирэх амлалт юм. Та бэлэн үү? Дахин ирэх өдөр Иесусыг угтахад бэлэн үү? Тэгвэл өнөөдөр Иесусыг аврагчаа болгож сонгоорой. Иесус таны нүглийг шийдэхийн тулд 2000 жилийн өмнө амиа өгсөн гэдэгт итгээрэй. Одоо Иесусыг өөрийн аврагчаа болгон сонгоорой. Тэр өдрийг хүртэл Бурхан хамт байх болно. Иесус дахин ирэх өдөр та бид хамтдаа эзнийг баяртайгаар угтан аваасаа гэж би хүсэж байна. Дараагийн хичээл буюу 13 дугаар хичээлээр бид Иесусийн дахин ирэлтийн шинж тэмдгийн талаар судлах болно. Ийм чухал Иесусийн дахин ирэлтэд Бурхан биднийг ямар ч бэлтгэлгүй байгаасаа гэж хүсээгүй. Тэгж төлөвлөөгүй. Библиэд дахин ирэхээс өмнөх шинж тэмдгүүдийг маш тодорхой зааж өгсөн. Эдгээр тэмдгүүдийн олонх нь аль хэдийн биелсэн. Иесус дахин ирэхээс өмнө ямар тэмдэг бидэнд үзэгдэх? Бид яаж бэлдэх ёстой талаар та сонирхож байна уу? Тэгвэл дараагийн хичээлээр баяртайгаар уулзцгаая. Түр баяртай.